хүний амьдрал заримдаа аз гэж юм айгүйхгүй тохиолддог. Эсвэл бас эсрэг зүйл нь бас айгүй тохиолддог. Гэхдээ аз гэдэг юм тохиолдсон нөхцөлд нь биднэрт юу орж ирдгийг гэхлээр гинтийн өөрийн оролцоогүй байхад тийм ээ гаднаас юм шиг нэг юм хамаг амьдралыг чинь гой зохицуулж өгөөд аятайхан болгож байгаа. Эсвэл гинт нэг болдгүй байсан юм болж эхлэх ч юм уу. Гэх мэт зүйл болдог байгаад байгаа. Тэгээ эдгээр нь ихэвчлэн өөрөөс чинь биш гадны хүчин зүйлээс хамааралтай зүйлүүд энэ ч яригддаг байгаа. Тэгээд өнөөдөр хэдүүлээ ярих гэсэн сэдвэн тэгвэл яг тийм нэг гадны таны амьдралд амар хүчтэй нөлөөлж эхэлж гисэн. Тэгээд одоо анхаарахгүй бол таны амьдралыг нэг бол аюу урагшлуулна, нэг бол яг хөө тэгэл хэвээр нь байлгадаг. Ийм нэг цаг үе ирсэн маа шүү. Тэгээд тэрний ярмаар байгаа зүйл нь artificial intelligence буюу хиймэл оюун ухаан гэдэг юм энэ нэг яригадаад байгаа. Одоо мэдээ яригдаал 2 дахь 3 дахь мэдээ болгон энийг ярьдаг болсон энэ цаг үед энэ ер нь юу юм тэгээд залуу хүмүүс заавал технологи бодож байгаа, гарааны бизнес бодож байгаа хүмүүс биш. Зүгээр ер нь мэрэгжлийн ажил хийж амьдэрдэг залуу хүмүүсийн үед бид нар яаж өнөөдөр өөрийгөө бэлтэх үү? Өнөө цаг үед ер нь яасан дээр вэ гэдэг тал дээр санал бодол хуваалцъя гэж бодлоо. Тэгээ би яг энийг бас нийтлэл хэлбэрээр өөрийнхөө медиум дээр бичсэн байгаа шүү. За тэр нэг өнөөдөр танаас үл хамааран нэг атстай цаг уу юусч магадгүй эсвэл нэг хоцорж магадгүй байгаа тэр зүйл юу юм гэхээр энэ хиймэл оюун ухаан гэж зүйл байна. Нэг хэдэн зүйлийг хэллээ гялсан нэг цаашаа яриад яг одоо тэгвэл бид нар яаж өөрийгөө бэлтгэх юм бэ гэдэг рүү орохын өмнө хэдүүлээ нэг гяс нэг хэдэн зүйлийг санах хэрэгтэй байгаа тийм ээ. Тэр нь юу вэ гэхээр хиймэл оюун ухаан гэдэг зүйл одоо л ингээл мэдээн дээр айгу том сэдв болоод байгаа боловч 20-30 жилийн өмнөөс бий болсон 20-30 биш одоо бараг 50 жилийн өмнөөс бий болсон ийм шинжлэх ухаан гэдгийг хэдлээ мартаж болохгүй. Зүгээр сүүлийн үеийн технологиудын өсөлтүүд буюу ялангуяа GPU суурьтай тэгээ шинэ ботлтын арга барил энэ төргээд шинэ зүйлийг зохиосон болохоор эднэрийн өсөлт нь гинт хурдтай ингээд айгу урттай өссөн болохоос энэ бас нэг амар хэцүү шин цоошин зүйл бол биш шүү гэдэг хэлмээр. Бид нэр аль хизээний хиймэл оюун ухааныг амьдралынхаа өдөр тутмын юмд ашигладаг байсан шүү. Microsoft-ийн бараа бүтээгдэхүүн ашигладаг байсан бол тэрэн дотор маш олон тийм таамаглалын юмнууд, Google-ийн юмнууд байна. Бид нэр UBCab, Uber машин онгоцныхоо билетийг олон вебсайтаас орж авсан бол тэр үнийг хэлбэлзэл энэ төр болгоны арталд ер нь компьютерийг ашиглаж бодолт хийлэгдэг, юм сэтгэдэг энэ горин бол дээр үес бид нар айл хэзээ амьдралдаа ашигладаг байсан зүйл шүү. Одоо гэхдээ энэ гинт маш их мөнгөөр, маш их технологиор зоцсны хариуд энэний өсөлт нь гинт айгүй хөсөөд одоо энэ маань технологийнхоо хэмжээнд дэлхийд даяарт мангар том алгадталтыг бий болгож байгаа зүйл. Тэгээ энэ дээр ганцхан зүйлийг хэлмээр. Тэр нь юу вэ гэхээр энэ хиймэл оюун ухаан энэ AI гэдэг сэдвийг өнөөдөр та интернет гэж юу гэдгийг тухай асуувал хэрэг мэдэх вэ гэдэгтэй адилхан хэмжээнд ядаж мэддэг болох хэрэгтэй гэдгийг хэлмээр. Дахиад хэлээ да. Хэрвээ би одоо өнөөдрөөс сууд интернет гэж юу вэ гэвэл танд ерөнхий суурь мэдлэг орцсон байгаа. Тэгээс тогтохгүй интернетийг хүмүүс яаж амьдралд ашигладгийг, интернетийг ашиглавал ямар давуу тал бий болдгийг, ямар өгөөж бий болдгийг, жишээ нь одоо имэйлийг ашиглаа бэлгийн хаач байгаа хинтэй ч хамаагүй би ингээд захиас солилцоод байж болдгийг хэдхэн секундын дотор хийж авч гих мэтийн ийм үндсэн ойлголтууд танд байгаад байгаа шүү дээ. Тэгвэл миний хэлж байгаа зүйл нь та өөртөө болон гэр бүлийнхаа хүүхдүүдтэй ялангуяа яг тийм хэмжээний AI-ийн тухай суурь мэдлгүүдийг суулгах хэрэгтэй гэдгийг хэлмээр. Яагад гэвэл аль хэдийн эн чинь нэг судалгаагаар юу баталсан байдгийг юу хэлэгддэг юм гэхээр дэлхий дээрх томоохон бизнесүүдийн 3 бизнес болгоны 2 нь аль хэзээ хиймэл оюун ухаан гэдэг зүйлийг өдөр тутмын дотоод ажилдаа гадагшаа чиглэсэн ажилдаа ашигладаг болцсон гэдгийг би тийм. Ус их орнуудын төрийнхэн ашигладаг болсон. Төрийн бусынхан ашигладаг. Сургууль, цэцэрлэг дэлхийгээр ер нь бол энийг ашиглахгүй хүмүүс байхгүй болчихсон цаг үед амьдарч байгаа. Тэгээд түрүү чи хэлж байгаа санаатаагаар бол санаатаагаар өөрчлөсөн таа ч гэсэн ашигладаг юм. Энэ хиймэл оюун ухаан бидний эдийн засгийг сэгсэрч байна. Ерөөсөө л дорн сэгсрээ хайж байна. Хамгийн том жишээ нь Nvidia гэдэг компанийг хараарай. Энэ компанийг хүмүүс сонсоогүй байх шиг байна, тийм ээ. Тэр одоо тэр ChatGPT болон Gemini болон Claude энэ гэдэг энэ бүх модельүүдийн арт талд нь тэр дид бүтцийг нь бий болгож буй компани Nvidia гэж Jensen Huang гэд нэртэй энэ тэр бомтон хүн өнөөдөр 4 жилийн өмнө нэг олон хүний мэддэггүй компани байсан чинь одоо 2 жилийн өмнө баг олон хүний мэддэггүй компани байсан чинь одоо дэлхийн номер 1 юм 2-ын төлөөлт тэмцээн байж байгаа ийм хамгийн том компаниудын нэг болсон баг. Дэлхийн гэдгийг ойлгоорой.
дэлхийн хамгийн том компани 3 их 80 4 их 80 долларын үнэлгээ яригдчих байгаа асуудал ярьж. Тэр ийм хэмжээний тэдний бас нэг судалгаануудын нэг ярьдаг зүйл нь химэл оюун ухаанаас болоод ойрын хугацаанд 85 сая ажлын байр байхгүй болно гэж байгаа шүү дээ. Интернет гарч ирэхэд юу болсон бэ? Компьютер гарч ирэнгүүтээ бид нэр имэйл явуулдаг болонгууд шууд нэгийн захаа зөөдөг хүмүүсийн ажил хэр өөрчлөгдсөн бэ, тийм ээ? Такси дууддаг болонгууд такси зүгээр ингэж юу дэлхийд даяар ямар өөрчлөлтүүд бий болсон бэ? Гэх мэт зүйлүүд бай. Тэгэхээр энэ AI гэдэг зүйл аль хэдийн явж байгаа. AI-ийн бас нэг хүмүүсийн нэг заримдаа нэг сонсохгүй байгаа зүйл нь хүмүүс AI гэж яриад энэ химэл оюун ухаан амьдралыг өөрчилж जैन, дэлхийг өөрчилж जैन гэж ярингууд хүмүүс тэр нөгөө ChatGPT энтриг гэдгийг боддог боловч яг нөгөө талдаа бидний нэг мэдгүй байгаа зүйл чинь шинжилгээ ухаан, эрүүл мэнд, биотехнологи, материалын одоо шинжилгээ ухаан энтер гэдэг салбаруудад энэ AI ямар мундаг шин бас юу өөрчлөлтүүдийг ахицуудыг гаргаж байгаа хүмүүсээс санахгүй байх шиг байна. Бид нэр одоо нарыг өөрсдөө үйлдвэрлэдэг тэр юу дэлхийн тэр судалгааны төвд гэж ярьж болно те. Энэ төв дээр өнөөдөр бид нэр тэр хүчтэй тэр химийн тэр урвалыг өнөөдөр өөрсдөө энэ химэл оюун ухааны ачаар хэдэн жил тооцоолж болохгүй байсан гаргалгаа гаргаж ирээд тэгээ бид нэр 60 секунд одоо яг тийм нар шиг халуун энерги ингэж үүсгэх чадвартай болж байгаа. Энийний ахицыг AI-ийн ачаар хэд дахин хурдалж чадсан. Дэлхийн одоо шин бидний одоо өмсөж зүүдэг машин энэ бүх бараа бүтээгдэхүүнд ордог энэ материалыг өнөөдөр химэл оюун ухаан шинэ материалыг бүтцийг химийн урвалуудыг өөрөө бодож байгаа шинэ материалыг биднэрт үүсгэж өгч байна. Сонирхолтой зүйлүүдийг ийм хурдтайгаар бидний өдөр болгоны ашигладаг өнөөдөр би Америкт машин бариа явж байхад Сан Франциско хотод очих юм бол таксины чинь 50% нь жолоочгүй таксинууд гудамжинд явж байна. Аль хэдийн одоо энэ химэл оюун ухааны дэлхийн эдийн засгт нэг амар томоор нөлөөлөх чадвар нь юу вэ гэхээр энэ simulation буюу дэлхийн бодит ертөнцийн яг адилхан төвөгтэй бүх химийг оруулж чадсан тийм хувилбарыг цахим ертөнцийн ажилуулад тэгээ тэрнийхээ ачаар олон зүйлийн ирээдүйн таамаглалыг өндөр магталтай хэлэх чадвартай тийм simulation явуулах нь миний бодлоор химэл оюун ухааны одоо дараачийн амар том энэ digital twin гэдэг концептыг одоо бүгдээрээ ярьж байгаа. Энэ бол бүр яхаарахгүй хамгийн том бидний амьдралыг нав шанаацсан юм болж байна. Өөрөөр хэлбэл миний нэг хувилбар тэр цагим ертөнцид одоо нэг блокчейн криптогийн үеэр давлгааны үеэр ярьжсэн шиг миний яг нэг хувилбар яг жинкнээсээ тийч амьдарч болох гэдэг. Тэгээд тэрний ачаар би өөрийнхөө олон эрсдлийг тооцох боломжтой болох. Ийм нөхцөлийг өнөөдөр энэ химэл оюун ухаан гэдэг зүйл тэгээ бидний энэ ахицууд бий болгож чадж байна гэж байна. За тэгэхээр ийм цаг үед амьдарч байгаа. Тэгэхээр яг үнэн тэр хүмүүс ингээл гадуур ингээл юм болгон л энийг яриад мэдээ болгоноор энийг яриад энийг яриад байгаа нь миний бодлоор зөв гэж бодож байна. Энэ бол зүгээр нэг одоо түрүүчийн блокчейн, крипто токены одоо давлгаа шиг нэг юм хурц гарч ирсэн ээ. Тэгээгийн таалга болчих зүйл биш гэж бодож байна. Энэ тэрнээс хэд дахин илүү амьдралыг нөлөөлөх зүйл гэдэг бол хүмүүс бүгдээрээ л сонссон баг. За тэгэн гот ийм хоёр асуулт гарч ирсэн. Тэгвэл өнөөдөр одоо яг энийг үзэж байгаа залуу хүний хувьд та өнөөдөр энэ нэг хөдөлгөөн чи яаж оролцох юм бэ? Би яаж энэ дээр иймэрхүү эдийн засгийн ийм гоё технологийн иймэрхүү шин юм гарч ирэх үед эдийн засгийн боломжийг тэгшлэх тийм боломж гарч ирж юу ихний тийм нэг цаг үе бий болдог. Тэгээ хүм болгонд ижилхэн боломж олдож байгаа. Зарим нэг томчууд бол мэдээж хэрэг төрлийн явцсан. Гэхдээ сая Японы Хятадаас гарч ирсэн DeepSeek модель тэр нөгөө нэг ChatGPT, Gemini энтер шиг их хэмжээний мөнгө зарцуулахгүйгээр тэднээс хэдэн мянга дахин бага зардлаар яг адилхан үр дүнтэй химэл оюун ухааныг юу large language моделийг үүсгэж болдгийм байх штэ гэдгийг сая баталчлаа. Арай нэг өөр reasoning гэдэг юм оруулж байна. Өөрөөр хэлбэл хүмүүлэн хамаатай хүмүүлганы амьдралыг нөлөөлөх зүйл байна. Тэгэхээр бид нар энд бэлтгэлтэй ор. Тэгвэл яаж оролцох вэ яах вэ гэж. За энэ дээр би зориулаа нэг хэдийн юм бэлдсэн байгаа. Нэгт нь болохоор зүгээр сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байна. Хэдийгээр тэгээ би ихэвчлэн юу бодож байхдаа энийг ярьж байхдаа бид нар өнөөдөр би нэг 18-аас 60 настай хүмүүсийг төсөөлж ярьж байгаа шүү заяа. Тэгэнгუთ яах гэдэг юм гэхээр бид нар яг өнөөдөр бид нар өөрийнхөө арга барилаар энэ амьдралынхаа арайч өгж учрыг нь олчихсан нэг арайч өгж интернет, компьютерийн технологийн амьдралдаа хэрэглээд ирчихсэн энэ цаг үед дахиад цоошин юмыг шинээр хийж эхлэн тэгээд одоо хийж байгаа зүйлүүд чинь болоод байхад тэрлүү юу яах хэрэг байна гэж ингэж бодож байгаа нь ихэнх хүмүүсийн
хандлага гэж бодож байна. Ядаргаатай, дэндүү, төвөгтэй, хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг, яг ойлгохтой болоод ч байгаа болохгүй ч юм шиг. Тэгээд яг ихэнх хүмүүс нь хүлээх стратегийг авч байгаа. Тэгэл байж лээ. Тэгээд нэвтэрж ирэх заримд нь ChatGPT-д нөрөө ярих юм бичих юм бичээд асуулт асууж үзээдхий. Зарим нэг юм руу интеграц хийвэл болж яана болохгүй байна. Зарим нэг нь бүр айгүй орж байгаа. Яг бүр өдөр болгон тэрийг ашиглаа. Яаж өнөөдөр би өглөөнөөс орой болж байгаа амьдралаа энгийн амархан болгох ямар үйл ажиллагааг энэ хиймэл оюун ухаан гэдэг технологиг ашиглуулж хийж болох вэ гэж сэтгэж ажилладаг хүмүүс байгаа. Би бол нэг голд нь байгаа гэж бодож байна. Өнөөдөр ажлынхаа олон зүйл дээр би GPT болон ChatGPT болон Gemini хоёрыг ашиглаад явж байна. Тэгэхээр нэг ийм байдлаар хандж байгаа. Тэгээ миний ихний зөвлөгөө нь энэ. Үгүй ээ. Энийг тэгж тайвнаар хүлээж өгтөж авах дэмий стратеги бахаа гэж бодож байна. Яа гэвэл энэ дахиад түрүүчээ хэлж байгаагаар миний энэ подкастын эхэнд нь ярьсан шиг таныг өөрийнхөө дараачийн карьерийг бүр нам өсгөх эсвэл өөрийнхөө бүтээх чадвараа өөрийнхөө манлайлах чадварыг орон зайг бий болгох айгүй гоё шин боломж яг одоо энд гарч ирж байна. Нэх утахгүй энэ тийм ээ аль хэзээ жоохон хоцорсон ба гарч ирж энэ юу гэсэн үг гэхээр энэ технологиг угаасаа ирж байгаа амьдралыг оронгоор нь өөрчлөгдөж байгаа энэ технологиг урдаас нь ухтаж очиж аваад тэгээ энийг бүр энэ дээр өөрөө мастер болчвол яасан юм бэ гэж би бол хэлмээр байна. Яа гэвэл та хүссэн үсээгүй та энийг тун утахгүй бид нэр 24 цагийн турш бүрөөсө гар утсаа харах тоолондоо л AI ашигладаг шигээ тэрнээс их илүү өдрийн турш харьцдаг ийм юу бидний амьдралд орж ирэх дэд бүтэц байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг одооноос тэрний мастер болчих юм бол маш үнцэн үүсгэх боломж байна гэсэн. Тэгэхээр энэ юу гэсэн үг юм бэ? Нээлттэй бай. Жохон энерги зарцуул энэ дээр. Битгий зүгээр хүлээгээ залах уу суугаад бай. Бид нэр жохон бусдаас жоохон төрүүлээ, жоохон илүү их нэг жоохон энерги зарцуулаа. Тэгээ ингэж ярихаар хөөе хүмүүсээ. Тэгээ окей юу гэсэн би тэгээд ингээд урьдчилж оролцсон гэж юу гэсэн. Оролцсон гэж юу гэсэн нэгт нь шүү дээ. Энэ подкастыг үзэж байгаа чинь сайн байна. Тэгвэл яг энтэйгээ адилхан өөрийнхөө энэний тухай мэдлэгийг ойлгож авсан, сонссон зүйл рүү үзэх, харах, унших одоо өөрийн чинь сонголт. Гэхдээ ямар нэгэн байдлаар энэний боловсролыг өөртөө оруулах дээр өдөрт ядаж нэг 10 минут зарцуулаач гэж хэлмээр. Миний Instagram-ыг дагдаг бол миний нөгөө амьдралтай Instagram-ыг дагдаг ч баг. YouTube дээр ч гэсэн ярьдаг зүйл тийм ээ. Хүний нэг эрүүл мэндэд нэг би одоо өшөөл энгийн алхмуудыг олж өгөх гэж хичээгээд байгаа. Тэгээ миний ихний алхмыг бол та хэд бүгдээрээ санаж байгаа. Тэр нь болохоор ижлэгэн цагт орондоо ордог болчих. Энийг л хийгээс орчвол маш олон даваа талтай цаашаа ингээ хөшүүрэгдээд олон зүйлийг чинь өөрчлөлөө. Тэрний араас нь 2 тийм үү 3 бараг жагсах нэг эрүүл мэндийн бас энгийн хийж болох зүйл нь electrolyte уу. Electrolyte чингэн мэдээж гэхдээ илүү бүтээмжтэйгээр шингэнийг өөртөө авах арга нь хоосон ус биш electrolyte. Зөв хоол хүнс аюу сайн хоол хүнс иддэг хүмүүс бол заавал electrolyte авах хэрэггүй. Тэгвэл зүгээр шингэнэ үү. Ихэнх хүмүүс зөв микро тэгээ минералууд авч чаддаг болохоор бид нарт electrolyte хэрэгтэй байгаад. Тэгээд энэ дотор одоо жишээ нь би одоо зүгээр янз янзын давс байгаа. Нөгөө Америкийн нуурнаас гаралтай давс. Олон бас илүү гой минералуудтай энийг ууж байгаа. Тэгээ энэс гадна би янз янзын хувилбаруудын уудгийг таад мэдж байгаа. Тэгэхээр electrolyte өдөрт би 2-ыг уух гэж хичээдэг. Тэгээ 3 литр ус шингэн тэргээ холсон байдлаар тийм. За тэгээд нээлттэй хандах хэрэгтэй хөрөнгө оруулж ихэл тэрэнд мэдлэг авч ихэл зүгээр л мэдээ өнөөдөр унших гэж сууж байхдаа нэг видео үзэж байхдаа энэ талд нь хэрүүлийн видео энэ талд нь AI-ийн тухай видео бол тэрийг нь одоо сонгочихвол гэж хэлж. Тэгээ яг тууштай нэг жоохон ашиглаад тэгэхээр энэ салбарт айгүй гойгоо энд өнөөдөр явагдаж байгаа хүний амьдралыг таадын амьдралыг би бүр таад амлж байна. Ихэнх хүмүүсийн амьдралд зүгээр л энэ ChatGPT гэдэг зүйлийг л жишээнд ангаарна. Зөв ашиглаа сурчих юм бол зөв ашиглаад тэгээ өөрийнхөө ашиглах юм олчих юм бол энэ зэмсэг яг одоо ихэнх хүний амьдралд 7 хоногт 5 цагийн ажлыг хэмнэх зүйл байгаа шүү. Би одоо айгүй том юм хэлчлээ. Гэхдээ би айгүй бардам хэлж чадж байна. Ихэнх хүмүүсийн амьдралд энэ зөвхөн ChatGPT-ийн шүү. Өөр юм ярихгүй байна заяа би. Зөвхөн ChatGPT-ийн зөв ашиглах юм бол 5 цагийн юм
post-ийг чинь хэн нийшүүл гэж хэлнэ. За тэгвэл өөрөө нээлттэй байх хөрөнгө оруулахаас гадна өөрөөр юу хийж болох вэ? Тэр нөгөө тоглох хэрэгтэй. Миний бодлоор энэ ChatGPT-д тоглож үз, Gemini-г татаж үз, Claude-ыг татаж үз. Тэгээд өөр одоо гоё юу нөгөө янз янзын нарийн мэрэгжлийн нарийн чиглэлтэй гой модельуд бас байгаа тийм ээ, судалгааны чиглэлтэй байгаа, эрүүл мэндийн чиглэлтэй байгаа. Гэх мэтээр өөрөө тоглож үз. Одоо миний нэг хийх гэж байгаа зүйл нь би юун дээр ChatGPT-ээр өөрийнхөө GPT-г үүсгэх гэж байгаа. Тэгээд аль болохоор тэр GPT-г коуч өөрөө би коуч хийдэг шигээ тэр нэг GPT хувилбарыг үүсгэж гэж байгаа. Тэгэхээр яг энэ шиг ингээд өөрөө тоглож үз, ашиглаж үз. Тэгээд айгүй сонирхолтой гоё зүйл нь юу юм гэхээр тоглоод ашиглаад үзэнгууд миний нэг илэрсэн зүйл нь хөөх би одоо чинь судалгаа хийхдээ бол бүр найдвартай Google-цнээс ChatGPT хайрцсан хамаагүй дээр би одоо чинь энэ подкаст дээр би AI-ийн тухай ярмаараа надад хамгийн сүүлийн үеийн ийм судалгааны хамгийн гол багцыг нь харуулаач гэл тийм сая одоо чинь би өнөөдөр дурдсан хэдэн судалгааны үр дүнгуудыг надад хамаагүй хурдтайгаар оновчтойгоор зүг гаргаж өгч чадж байгаа. Гэх мэтэр би премиум нь ашигладаг. Тэгээд би 4.0 дээр хөвчлэн байгаад байгаа. Тэгвэл нэг өөнийг бас зарим нэг нарийн тийм нөгөө reasoning ашигласан юм дээр оролдож үтсэн. Нэг ялгаа харагдаагүй. Гэх мэтэр ингэж ашиглаж тоглож үзэх хэрэгтэй л гэж хэлмээр байна. Энгийн зүйлүүдийг заавал ажилд байх албагүй шүү. Энгийн одоо арга барьж жишээ нь би 25 онд нэг өөртөө гаргасан нэг зорилго чинь би хоол хийж сурмаар байна гэсэн. Тэгэнгүүт нь хоол хийж сурахдаа би болохоор өөрөө ботсон зүйл нь за эхлээ би нэг өдөрт нэг 7 хоногийн ядаж нэг 3-4 өдрийн өглөөний цаг би бол хийх цаг байгаа юм байна. Гэрээсээ ажилтдаг хүний хувьд энтергээд. Тэнгуут тэнд нэг 4 цаг байна. За тэгээ амралтын өдөр би дахиад нэг эсвэл 1 цагийн хөрөнгө оруулалт хийж болж байна. Гэт би 5 цагийн ийм сурах, ийм тоогооч юмэр миний дуршлаг ийм надаа гоё юм. 2 сарын өдрийн 30 минутын давталттай 7 хоногттой 2 өдөр амардаг. Ийм өөртөө сурах тоогоочийн хичээлийн програмыг гаргаж өгөөч гэл ChatGPT гаргаад өгсөн. Тэгэл би зүгээр тэрийг л авч эхэлсэн. Тэрийг дааж эхэлснээс хойш би өндгийг бол хэвээр хамгийн гой шаарч чаддаг болсон. Нүрэлсэн өндөг. Тэгэхээр эргүүлэхгүй гэсэн үг. Over easy биш тийм жинхэнэ fried egg. Хоёр дахь нь болохоор scrambled-ийг болохоор би одоолт арай мастерлаг байна. Тэгэн гутаа одоо тэрэн дотор янз янз юм хийж байгаа. 20 дугаар сар руу ороод би талах хэсгийд сурж байгаа. Гэх мэтэр тэр програмаа дагаад ингээд өөрөө хийж. Тэгэхээр энэ ChatGPT иймэрхүү зүйлийг ашиглаж тоглож үзэхээр зөвхөн хүмүүс бас нэг хийх гэдэг зөвхөн ажил мэрэгжлийн чухал зүйл ба үгүй энэ бас өөрөө айгу ухаалаг зугаатай юмдаас ашиглаж болох хувийн хөгжил, креатив ажилтаа байж болно. Зураг, артист, хөгжим. Сая би уржигдэр энд байдаг нэг коуч хийдэг нэг үүсгэн байгуулагчтайгаа уулзсан байгаа. Тэгээд тэдний компани тэр сая Солонгосын нэг өөр гой нэг AI-ыг хөгжим зохиодог тэрийг сонссон байх. Тэднийхтэй ажиллаж үзсэн. Тэгсэн чинь энэ 7 профессор хүн ингээ үүсгэн байгуулсан амар гой. Тэгээд тэднийхээ яаж яах вэ гэхээр ерөөсөө маш богино хугацаанд тийм ээ 3-4 хөгжмийн зэмсэгтэй 2 хоолойтой бүтэн дууг шууд ингээ үүсгэх чадвартай болж байгаа. Гэх мэтэр энэ AI-ийн хийж байгаа зүйлүүд дээр тоглоё гэвэл өстой тоглож болох олон төрлийн хувилбарууд байгаа шүү л гэдэг хэлмээр. За хоёрт нь автоматжуулалт өнөөдөр боломжтой болсон шүү. Тэгэхээр AI-ыг ашиглаа. Жишээ нь одоо миний имэйлийн систем нь болохоор би Zero Inbox гэдэг Superhuman гэдэг имэйл систем ашигладаг. Тэгээд энэ системийн ачаар би яаж чаддгүй гэхээр хүмүүс рүү хариу бичих болон урт имэйлийн үндсэн санааг ойлгож авах, хурдтайгаар имэйл дотроос шууд холбогдох энэ төргээд аюу болон автоматжуулалтыг энэ систем аль хэзээ дотроо нэвтрүүлсэн байгаа. Гэх мэтэр таны өөрийнхөө юм дээр хийж болох автоматжуулалтын аюу болон боломжууд байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Одоо чинь наачиг нөгөө сошиал медиа хийдэг хүмүүст те Canva-гийн шинэ AI-ыг харах юм бол Canva дотор байгаа AI-ийн хийх чадварлаг зүйлүүд нь ямар гоё болсон, ямар амархан болсон аюу хурдтайгаар Google Sheet дотор орж ирж байгаа зарим нэг AI функцүүд хурдтайгаар юм чи хувиргадаг байдлууд аюу болон автоматжуулалтын элементүүд энэ тэндгүй аюух орчихсан байгаа шүү. ChatGPT одоо
зөв юу нэхэж чадах юм бол танд маш том төвхтэй 500 дататай юу хүснэгт гаргаж өгч чадна. Бас дээрэс нь танд сэдвийн хүрээнд 10 одоо слайд декийг яаж хийх үгээ бүр юм PDF декийн темплет хүртэл үүсгэж чаддаг болчихсон. Зөв харьцаж ил сурах асуудал яригдж байгаа ш. Тэгэхээр игих мэтэр ашиглаж ихлээр юу би Adobe ашигладаг байгаа. Adobe дээр зөндөө супер интеграцууд бас орж ирж байна. За тэгээд дээрэс нь яг энийг гараад ирэнгуут чинь эхлээд тоглоод тэгээд ингээд энийг автоматжуулыг ашиглаад ирэнгуут миний бодлоор тань шууд дараа нь мэдрэгдэж эхлэх зүйл чинь яг мэрэгжил гэдэг зүйлдээ таны мэрэгжил өнөөдөр яаж AI-ыг ашиглаж яана вэ гэдгийг судалж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Маркетингийн хүн байна уу, үйлдвэрлэлийн хүн байна уу, математикийн тооны тооцооллын хүн байна уу, шинэ бараа бүтээгдэхүүн зохиодог хүн байна уу, судалгааны хүн байна уу, менежерийн хүн байна уу, стратегийн хүн байна уу? Ёстой хамаа алга. Өнөөдөр AI-ийг ороогүй салбарууд бараг байхгүй болсон. Танай салбарт аль нэг компани дэлхийн хаа нэгэн газар нэг хідэн подул көмсөн хідэн гарууд танай салбарыг AI-ыг оруулж ирээд нам зохио шанаадаад өнгөрөх гэж байгаа. Тэгэхээр та ч гэсэн одооноос өөрөө хэрвээ тэр салбартаа удаан амьдрья гэж байгаа бол өөрийнхөө салбарт AI гэдэг юмыг хүмүүс яаж ашиглаад байгааг судалж, сурч тэгээд өөрийнхөө өдөр тутмын өөрийнхөө мэдлэг чадварыг тэрнтэйгээ тэнцвүүлж хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Гэх мэтэр ийм байдлаар өнөөдөр хэдүүлээ өөрсдийгөө энэ нэг хөгжил, энэ нэг өөрчлөлт рүү ихэлж өөрөө ухтаж орж өөртөө давуу тал болгож ашигласан байдлаар оролцож болно гэдгийг би бол айгүй итгэж байна. Би тэгээд одоо бас нэг яг нэмээд нэг хэлэх зүйл нь би AI мэддэг хүн болгонтэй таарах тоолонд бол уулзаж юм асуудаг. Би Google дээр очиод батлагтай Gemini-ийн тухай зөндөө жижиг модель, том модель гэж юу байдгийг амаараа үхтлээ асуусаар байгаа салж исэн өчигдөр ууржигдөр тэр уулзсан тэр энтхийн үүсгэн байгуулагчийн яг хөгжмийн салбарт AI хэрхэн тэгэхээр би хаа явсан газараа тоос сорогчиг тим мэддэг нарийн мэдлэгтэй хүнээс нь тэрийг сонсгож хичээдэг. Тэгэхээр тэр бас нэг өөрийгөө боловсруулах, өөрийгөө бэлдэх арга замыг хэрхэн энийг амьдралдаа зөв ашиглах арга замыг олох нэг аргуудын нэг байна. За ингээ өнөөдрийнхөө подкастыг би дуусгая. Яах аргагүй бидний одоо бүгдийнх нь бодох хэрэгтэй сэдв гэж бодож байна. Айгу гой боломж гараад ирсэн цаг үе гэж бодож байна. Ялангуяа Монголд 3 том компани энэ дээр бол нэлээд бас дэлхийд гайгүй хэмжээнд өрсөлдгөөцсөн явж байгаа гэж харж байгаа. Тэгээд энэ бас манай Монгол entrepreneur үүсгэн байгуулагчдын хувьд айгу гой шин боломж одоо тэр хамгийн сүүлийн DeepSeek-ийн гаргасан юу баталгаа юу харуулж магадгүй болоод байна вэ гэхлээр бид нар заавал дэлхийн Америкийн хөрөнгө оруулалтын хэмжээний санхүүжилт босгож байж л ийм олигтой юу модельүүд ярих албагүй гэдгийг ярьж байна. Манай Монгол 2-3 энэ дээр тэргүүлж байгаа стартапууд ч гэсэн яг тэрийг өнөөдөр амжилттай харуулад явж байгаа. Тэгэхээр энэ бол супер гоё боломж гэж харж байна. Тэгээд хүссэн үсээгүй энэ бидний амьдралыг бүгдэнд нь оролцсон. Манай улс их орныг өөрчлөн, улс их орныг яаж зохицуулах уу, яаж зохион байгуулах, ард түмэнтэй яаж харьцах уу, мэдээлэл авах уу, өгөх үү, хуваалцах уу, ард түмнийхээ асуудлыг эрт таних, таамаглах, урьдчилан сэргийлэх, буцаагаад харилцах, асуудал шийдэхдээ тэр нь бизнес болон бүх юмтай оролцох, хамтрал энэ юу бидний бүх зохион байгуулалтыг өөрчлөх юм том зэмсэг. Тэгээд тэгж бодохоор бас хэрвээ манай улс хэрвээ энэ дэр ингээд гоё хийдүүлээ тэргүүлээд ороод энийг жоохон энэ AI гэдэг зүйлийг өөрчилж ханддаг тийм улсуудын нэг болоод тэрлүү чиглэсэн бодлогууд нэг гаргачвал бид нар бас өөрсдийгөө бас дахиад дэлхийн давцан дээр нэг эдийн засгийн хувьд өрсөлдөх боломжтой тийм бүрэн боломж надад бол энийг ашиглах юм байгаа гэж харж байна. Тэгээд хүсээсээгүүдийг нь зүгээр хэдүүлээ тэд нэр хоцорсон хүн байх уу төрүүлсэн хүн байх уу гэдэг дахиад нэг гоё боломж гарч ирж байна гэсэн үг. Тэгтээ тэр асуулт гарч асуугдчих байгаа. За та санал бодлоо коммент сектэнд бичээрэй. Тэгээд хэрвээ анх удаа миний видеог үзэж байгаа бол subscribe хийгээ битгий мартаарай. Өнөөдрийн видео таалагдсан. Ерөн видео таалагддаг бол лайк дараа шеэр хийж өгөө битгий мартаарай. Тэгээд хэдлээ дараагийн видеогоор уулзцгаая. Балер өдрөг байцгаарай.